За юу гэцэндээ тэгэхээр энэ удаа ярих кино бол Адарч жигчин Дензел Вашингтон өмнө нь миний ярьж байсан Этhan Hawke жигчин тэр чухал Snoop Dogg гэдэргээд сонирхолтой касттай ер нь эвгүй кино байгаа. Кино ч эвгүй, Дензел Вашингтоны дүр ч эвгүй, ер нь тэр байтугай тэр гэнцэртэй Snoop Dogg ч эвгүй, тэгээд тэгээ ер нь эвгүй кино дөө. Training Day. За тэгээд сав дараарай хөө бас лайкч дараарай хөө. Би ягаад скриптээ хөө гэдсэн нь мэдгүй. Жэг ойд бол залуухан цус ихтэй сайн цагтаа. Тэр ярээрээ карьер носч яваа л дээ. Нэлээд шаргуу ажилласны эцэст тэр Лос Анжелесын хар тамхитай тэмцэх цагдаагийн тэсэгт орохоор болсон ба киноны эхэнд 9 сарын 1-нд хичээлдээ явах гэж байгаа жоохон хүүхдчгэл догдолтгоор ардгийн да. Залуу гэр бүл болохоор Жэкийн тасагт ажилд орчвол ер нь гэр бүлийнхэн санхуд ч хэрэгтэй юм байна л да. Гэхдээ өнөөдөр бол түүний дадлагын өдөр бөгөөд ер нь өнөөдрөөс хамаарч мань хүнийг ажилд авах хэсгийг шийдэх юм байх. Тэгээд явах гэж бэлдэж байсан өнөө тасгийнх нахлагч утас цохиж байна. Мань хүнийг нэг копины газар шууд л хүрээдрэг. Яваад очиход найрал сонин уншсан эвгүй хар нөхөр сууж байна. Түүнийг Алонзо Харрис гэх ба би яагаад ч юм түүнийг цөөвөр гэж дуудмаар санагдсан юм да. Жэк ч жоохон илдэг, дээрэс нь талцсахтай ухааны хідэн үг хэлсэн Алонзо орлож байна. Сонсож бай. Энэ новшийн сонин дээр их бичсэн зүйлсийн 95% нь худлаа мэдээлэл. Гэхдээ би сонин байдаг болохоор уншдаг юм. Харин чи тасалтай болоод байна. Тэгэхээр чи надад сонирхолтой түүх ярьж өгнө л гэж байна. Жэк чи эмэгтэй хамтрагчтайгаа эргүүл хийж байгаа да хар тамхичныг барьсан талаараа хэллээ. Өөх, эмэгтэй хамтрагч яхан. Хоёр нөгөө юу яасан уу гэж байна. Үгүй би их нэртэй гэсэн тийм ээ чи бас бөмбөгтэй гэн. Ер нь л яриа ширүүтэй их эвгүй цагтаа байгаа. Ингээд кафе дэх ширүү эхлэлийн дараа Лос Анжелесын гудмаар бодол нэг газар л Алонзо явах ба машинд өнөө хүүхэн болон үгүй яг ажлын зөвлөгөө өдр гэж түүнд өгж ярьж явснаар нэг газар ирдэг. Ер нь хар тамхины талын нөхдүүд аалзны тор шиг сүлжээгээр ажилдаг болохоор цагдаа нар ч гэсэн өөрийн торыг ойрхон нэх ёстой юм шиг байгаа. Цөөвөрч өөрийн торыг хотоор дүүрэн нэгчсэн байдаг ба тэрний нэг нь 17 настай тэр голд сууж байгаа бацаа. Тэрээр хар тамхичдын дунд бас цөөврийн дунд ажиллаад мэдээлэлч өөргийг гүйцэтгэдэг аж. Удалгүй машинтай хэдэн бацаанууд ирж манерээс тамхи аваад манай хоёр ч ардаас нь очиж бариад тамхиг хураагаад галаа. Цааш явах замд Алонзо харин түүнийг нэг татчих гэж авч байна. Чи хар тамхичдыг баримаар байвал тэдний юу хэрэглэдгийг нь мэдэх хэрэгтэй гэж байна. Манай Жек ч эхэндээ өггүй гих ба Алонзо угаасаа өвчтөй болохоор гар буу идрээ тулгаж байгаад хөөхөн дарамтлаж байна. Тэгээд энэ ажил хэрэгтэй болохоор мань хүн яа харахгүй сорлоо. Мэдээж мансууралгүй л яах вэ? Тэгээд тэд цааш явах замд цөөвөрөө нэг зүйл тойруулж яриад байсан. Жек ухаад ойлгосон хэрвээ ажил дээр нь шээсний шинжилгээ авбал Жекийг мэдээд хөөхийг ойлго. Алонзо нэг алсын нүүдэл харсан юм шиг байна. Уу яг авахгүй болж зүгээр л дээ. Тэгэд удалгүй Алонзогийн хайзын дээр ажлын дундах лаанчнд болгож нэг юм дойруулж яваад Жек ч мансуурсан дээрээ согтоод бүр яваад өглөө. Харин цөөврийн найз халзан бүргэд яг ингээд нэрлэчихээ яагаад ч юм тэгээд ороод. Чамайг Оросууд ирээд байсан Лас Вегаст чи хэрэг тарж ядэ. Би аргалсан сүйл гэж байна. Дугаа хүний доодох нойтон гэдэг бол дуутай цөөврийнх бүр гол мөрөн л гэсэн үг. Машинтай явах хооронд ер нь бол Жек тасарч гэж байна. Тэгээд нэг өнгөйгөд харсан годмонд хоёр залуу нэг ахлах ангийн охиныг хүчнэтэж явахыг харлаа. Манай хүн ч шууд явж очиод нөгөө хоёрыг болгож тавиад охин аврав. Охин East Side-ийнх ба ах нь бол нэгүүгээр юм байна л та. Гэтэ мань хүн өөрөө хичээлээ тастаж үйлчлэгт явах гэж байгаад өөрөө үйлчлэг болонгаа алдчих. Жек мэдээж барьж авч хэрэг хүлээлгэх төлөвлөгөөтэй байсан ч цөөвөр бүгдийг өөрчилж залуугийн хоёр бөмбөгийг жоохон шоглоод 61 оны навад охин явууллаа. Охин гэрч байх ёстой байтал явуулсан хойно Жекийн хэрэг хүлээлгэх төлөвлөгөө хударч байгаа. Түрүүнээс хойш нөгөө машинтай бацаа эдрэгээд Алонзо хэрэгтнээ барихгүй тавьж явуулаад байгаа нь Жекэд угаасаа таалагдахгүй байгаа ба үүнийг ч цөөвөрт хэлдэг. Цөөврийнхоор тэр угаасаа том засгийн ахлагч жижигсэж зүйлсээр оролцоод байх шаардлагагүй харин томжуудаа барих нь түүнд чухал гэх буюу өөрөөр хэлбэл хоноо хамгаалъя гэвэл чоноо барь манайхаа босгоод хэрэггүй ухааны юм ирж байгаа. Юу хэрэгтэй? Крак 24-нд өгчих хаами. Чи тоглоод байна шараа. Хатаас нь цөөвөр Жекийг гүйлгээд шалгуулаад хятад дэлгүүр рүү оруулж байгаад үдсэн гар буул гарч иж байна. Тэгсэн түрүүн Жек шалах гэдэг юм олоогүй мөртлөө Алонзо амруу нэг хатгаад хар тамхиг гаргаад ирдэг. Санаатай зүгээр байгааз. Цөөвөр мэдээлэл авах зорилготой байлаа. Snoop Dogg түүнд Sandman гэдэг нөхрийн нэрийг зааж өгөөд манай хоёрыг гэрлүүн очсон. Нэг хил амтай хүүхэн энд тэр чинь байха болоод удаж байна гэсэн. Манай ойрч тоохгүй байншлуу нороод цөөвөр Жекээр өнөө хүүхэн харуулж байгаад гэрийн нэгжиж үзэж ягаад нэг юм өмдөндөө шургуулчихлаа. Тэр даруй болсон гээд гараад явах ба өнөө хүүхэн ч мөнгөө үдсэн бололтой хараатын гудманд мань хоёр мөнгийг нь авсан горилж баахан буудалцсан боллоо. Цөөвөр ч хоёр хадагтайхаа шидээр тэр дундаас гардыг да. Ер нь гудманд буудалцах гэдэг бол мэдээнийхний хоол гэсэн үг. Тийм болохоор Жек энэ талаар цөөвөр дахиад уралдаг.
Манай хүн шууд зам дээр зогсоод хөөе бацаана. Энэ бол чиний ихний дадлахын үед. Гэхдээ чи эндээс юу ч суралцахгүй. Хүсвэл тэдэнд очиод туслал та гин. Ингээд цөөвөр Жеки хандыг дахин хагдард юм да. Харуудын орол дундаа ширэнг гэдэг газар бол цагдаа нар дор хаяж бүтэн салаагаар очдог эвгүй газар. Тэгсэн цөөвөр очсон нөхдүүд бүр яахчгүй харин ч тагтаа нисгэж мэсгээд босоддоо мэддээд байгаа юм баг. Тэгсэн манай хүний гэр бүл нийт амьдардаг ба бас ч үгүй цөөвөр энэ хаваа атгадаг гар байгаа. Эхнэр нь ч хаалгаа онгоолгоод учиргүй үнсэж өмөхөд том өрөөндөө хүүхдээ Жектэй хамт хоол өгж орхиод унлахын өрөө рүү ажил хэргийн шугамар шуудхан ордог хоёр юм. Ажил явдал нь дуусаад гараад ирсэн Жек жоохон хөвгчгөл ундаж байна. Тэгээд дараагийн зогсоол нь цагдааг нь томчвол. Тэднүүсийн ундан дээр нь мань хоёр орж ирээд цөөвөр Лас Вегаст тайлсан хэрэгээсээ болоод нилээд асуудалд орсон хэлэн хотоос холдсон дээр гэдэг. Цөөвөр нөхөр тэдэнтэй мөнгөөр 8 альцгаар шидчихэлтэй. Тэгээд нэг даргаасаа нэг нөхрийн гэрээг нэгжиг зөвшөөрөл аваад саяны айлаас хуссан мөнгөө цайнд нөхцөж байгаа. Ингээд салааныхаа нөхдүүдийг ч дуудаж хэдэн эвгүй гарууд ирээд л шууд л ажил төрөлдөө орохын зэрэгцээ Жекийг бас хөөрхөн шавлнаа. За тэгээд ажиллагаа эхэлж хэдэн зэвсгэлсэн нөхдүүд байшин руу дараад орсон. Халзан бүргэц сонин дээр буудал гэсэн сууж байна. Жек тэр хоёулаа бүр ирүү будаа. Яг юу болсон тодорхой биш ч цөөвөрд мөнгө хэрэг. Харин халзан нэлээ мөнгө шорон гинэ трэгээр явахтаа цуглуулсан нөхөр юм байна. Тэгээд гадагшаа гарах боломжоо хүлээж байж л дээ. Харин цөөврийнхийг нэгжиг зөвшөөрлөгсөн цагдаагийн томчууд угаасаа иймэрхүү байдлаар хувийн татвараар цуглуулдаг юмсан ч. Түүний шалан доороос 4 сая доллар гарч ирэх ба цөөврийн бодлого хаяадаа иймэрхүү зүйл хийгээд өөрсдийгөө мөнгөжүүлээд сурчээ. Жек мэдээж гайхалгүй яах вэ? Дараагийн гинтийн зүйл нь гэвэл Жек угаасаа энэ болдоггүй бороо өгний дахил өргө хундан цагаан ургана гэж. Өөрөөр бол цөөврийн бүлэг нэгжлэг хийх гэж орж ирсэн. Тэгээд халзан бүргэд тэдний нэг хүнийг нь буудсан болгоод шин залуу Жек халзан бүргэдийг буудсан болгосноор аль хэдийн төлөвлөж байж. Жек мэдээж сайн ир. Тийм ч болохоор бууга болоож аваад цөөвөртэй хамт ирлэг рүү явсан ч яах вэ. Гэхдээ юмс 2 биш 2000 талтай хойно цагдаа нар энэ явдлыг мэдээд барьсан ч түүнд дотлох баримт байхгүй. Мөн харт амиг татсан болоод өөрт нь хэрэг үүсэх нь эсвэл хоёулангийн хоёулаа өглөө гэхэд ихтер нь хүүхдтэйгээ үлдэнэ гэд Жек яалтчгүй бууж өгч байгаа. Цагдаа нар жирж хэрэг явдал цөөврийн төлөвснөөр өнгөрөөд прокурорд мэдээлэл өгсөний дараа тэд цөөврийн мэдээлэгчийн буюу Мексикчүүдийн хороолд ирж байгаа. Бас л эвгүй гаруудын хороолтой. Цөөвөр хэдэн цаас өгчгөөд цаад өрөө рүү орчход ирээгээд хэдэн эвгүй Мехико донд манай хүнний бүлдээгээ цаашиллаа. Нөгөө хэдэн ч яриа өдөөд хүзэр идэрч тоглоод нэлээд цаг өнгөрч. Мехико нар бууга үзүүлчгөө өгшөө өдөр гэж байгаад бууг нь хүртэл авдаглаа. Тэгсэн хайран цөөвөр манай хүнийг жинхэнэ тахилын ураг болгоод энэ гурван эвгүй нөхөр донд үлдээжээ. Джеймсэн сахалтай нөхөр цөөврийг хаяага адардаг эвгүй нөхөр байгаа юм. Гэхдээ энэ бол ажил хэрэг заа юу андаа гэд цөөвөр Лас Вегаст наригж явахдаа нэг урт хошуутай Орсыг алчсан. Тэр их чухал нөхөр юм шиг байна. Тэгээд яг Орсуудын жигсаалтанд орсноо мэдсэн цөөвөр шөн дунд хэд хэдэнд сая доллар өгнө гэж амиа аврахаар тохиролцсон байсан байна. Ямар баба ягаад дуудалтай биш. Надад ч гэсэн өгсөн мөнгөний харахад тэр мөнгө олсон бололтой гэж Чипсэн сахалт хэлээд манай хүний учрыг ойлгож хужрын тунгаахгүй байсан юм тайлбарлаад өнөө хоёртойгоо хамт ажил хэрэгтэй орлоо. Мөн Жекийг маань ястай мэддэг 5 Мехикод дахих гэж байсан нэг нөхөр өлөнтөж кармайг нь ухаад тэгсэн өдөр аварсан охины хитвч гараад ирэв. Джеймсэн сахалт харснаа чи мөн миний үеэр дүүг яасан юм гэж байна. Аадсны юм аа. Жек ч наа охиныг чинь 2 нөхөрт хүчндүүлж явахт нь аварсан гэдгээ хэлв. Джеймсэн сахалт уцс цохиж дөрөвгөө ярьсан. Эхэндээ багаалж өнөөдөр ягаад ч хичээлдээ явсан гэж авдیں۔ Чи нэг цагтаа таарсан юм шүү гэд аханд гисэн үннээ хэлж Жекийг аварсан гэлдэг. Джеймсэн сахалт ч ёстой амьдрал гэдэг нь л энэ багтаа гэд манай өндийг суллаад нүднээ салгавал. Харин энэ бол ажил хэрэг байсан ойлгоно үстэй гэв. Манай Жек ч өдөржин цөөврийн хаяанд сууж засаа суусан юм болохоор муухай царайсаар ширэнгийг туулж цөөврийн гадаа ирсэн. Хүүн харин цохон дээрээ байна. Дуудаж байгаад сэмэрх орлоо. Тэгсэн харин нөхөр мөнгө тоолоод байж байна. Аанч барьцгүй тэгээд ямар ч нөхцөл байдлыг аргалах нөхөр болохоор чи чадчихъя л гэж байна Жекийг. Жек ч мөнгө цүнхлээд наашаа өгөх ба гар таймаг цөөврийн хэрэг эдрэгээд ер нь нотлох баримт Жекэд байхгүй. Халзан бүрэгдийн хэрэг дээр л гэхэд багийнхан цөөврийн талд орж ирж байтугай манай хүн тамиг татсан гэд хэргийг нотлоход асуудал их. Харин энэ мөнгө бол түүний талд байж болох буюу цөөврийн хэргийг нотлох ганц зүйл аж. Угаасаа энэ үед киноны хамгийн даацтай диалогийг хэлдэг юм. Чиний ер нь юу мэддэг чинь чухал биш. Харин юу баталж чадах чинь чухал. Гэт ер нь давгүй диалог багц. Жек мөнгийг авах гэж ойртоход
тамхины ишээ шидэд тэргээр нэг буудалцаан эхэлж Жек нуугдаж энэ хооронд алгаан зөө мөнгө аваад цонхоор цуцдаг. Жек араас нь хөөж дээврээр хөөцөлдөж явж байгаад нэг цөөвөр зангаа гаргаж дээвэр дээр манай Жекийг болгож тавиад мөнгө аваад Оросууд руугаа уулзах гэж машинтайгаа гарсан. Жек дээрээс нь орж ирж өнөөхөө машин хооронд мөргүүлчих санаатай инээд тэрэ гэж юм мөргөж байгаад өөрөө гэмтдэг юм да. Гэнэ алдсан цөөврийг Жек ч боломжоо ашиглаж хэдэн ударч аваад хорооллынханд цугларч хэрэг дурлав. Цөөвөр энэ нөхрийг алчих би мөнгөтэй болгон шуул хийнэ. Хорооллынхан ч цөөврийн эрхэнд байж ер нь атман гаруудыг атмандад байсан болохоор нь манай хүнд нэлээд дург байсан юм шиг байна. Гэхдээ бас өнөөх нь арайч өгчгээгүй болохоор нэг нөхөр бууга гаргаад газар тавиад өөрөө хэрэгээ шийдчихэл. Цөөвөрж бохор яриатай шаар болохоор инээ тэрэ гэж ярьж байгаад ганц гар сунгасан Жек ахар сүүлэн дунд нь бүлэнчин тавилаа. Хорооллынхан ч за цөөвөр ер нь нас барах нь баараагүй Оросын идэж болох юм байна гэж бодсон уу? Өөрөө бууга аваа буцааж аваад өөр л үн зөвлөлөө. Тэгээд Жекийг яв. Бид чамд туслах болно л гэж байна. Та нар багада найзаагаа шоглож хаад өнөөх нь ууртай гэрлөө явхад араас нь өвчтэй юм шиг уучлаарай гэж орилдог доо. Яг тэрэн шиг л юм болж байгаа юм. Жек маань ч мөнгийг нь авч явж цөөвөрч мэдрэл нөхөр болохоор хорооллынхнаа шоронд хийн инээ дэрэ гэж аргаа баран үлддэг. Гүй яг хоо аминда хайртай болохоор зогтох гэж байсан уу яасан харин гэрлэн дохион дээр Оросууд түүнийг элбэж аваад шүүрийн шанах болгоод явчлаа гэж. Маргааш өдөр нь мэдээгээр ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаа галлаа гэдэг мэдээ буюу киноны эхэнд цөөврөгийн хэлтгийг баталж худал мэдээлэл гарч байгаагаар дуусдаг. Ягаа нөгөө нэг манай киноны эхэнд энэ хараал эзэн сонин дээрх мэдээний 95% худлаа байдаг ингээд ер нь л жоохон худлаа юм шиг байна. Жек жахав энэ амьдралдаа үдсэн зүйлсээсээ олон новшин зүйлс нэг өдрийн дотор үдсэн хүн хэдэн ясаа чирж гэртээ хардаг. Эдгээр оройн ажилласаа ярддаг шиг л байгаа байлгүй. Тэгэхээр бичлэгний рекордыг хийж байгаа өдөр ч гэсэн нэгдэх. Тэгэхээр би ч гэсэн хэдэн ясаа амраа. Та нар ч гэсэн амраадаа гэхгүй. За яг гэхдээ арай бичлэг дуусаагүй л байна л та. Тэгээ би нөгөө нэг хэлдэг мал л та. Энэ хүртэл үдсэн бол сав дараарай хөө. Тэгээ лайкч дараарай. Мөн та донешн өгөх боломжтой хэлмээр байна. Тэгээд бас нэрээс энэ киног үзчихвэл ер нь бол зүгээр. Тэгээд тэр чиний юу мэддэг чинь чухал биш, чиний юу баталж чадах чинь чухал гэдэг бол киноны бас айгүй чухал санаанд нэг. Одоо Монголын нэгэн төсөл ер нь бол бас ойролцоо шүү дээ. Яг бид нар бол ингээд бас төчтөг айгүй муу хүмүүс гэдгийг мэддэг. Гэхдээ сонгуулиар бол бид нар тэрийг бол баталж чаддаг хүмүүс үгүй үгүй. Айгүй сайн мэддэг. Гэхдээ баталж чаддаг. За гэхдээ би нэгтгэе өрөөгт ямар хэмжээр ярьж байна. Тэр баяртай.